За ээжээсээ ярьцгаанаа. За сайн байна уу? За сайхан үзэсгэлэн үзээ явж байна уу? Харин тий Улаанбаатарт байгаа болохоор тэгээд гоё үзэсгэлэн гарахаар л ирж үзээд байгаа шүү дээ. За Google-аа хийдэг нэг контентыг мэдэн штэ. Таны дуртай уран бүтээлч, таны авахыг хүсдэг уран бүтээл гэдэг хоёр асуулт асуудаг. За таны одоо дуртай уран бүтээлч хэн бэ? За зөндөл олон хүн байна да монголчууд алдартай дэлхийн болон аль хүмүүсийг дайжруулах. Гэхдээ миний шүтэж явдаг бол юуны талаар бол Баатарам Нава Юндэнгийн тэр шүлгүйдэг шүтдэг. Түүний шүлгүүдээс нөгөө Баян Монгол дуу хөржин үе сэрэн дорж гэдэг энэ дуунууд нүгээр ардын дуу шиг болцсон. Гоё дуунууд гэдэг. Дахин тийм дуу баг төрөхгүй ах гэж боддог. Тэгээд шүтдэг дээ. За таны авахыг хүсдэг уран бүтээл. Бусдаа боломж гаргаад мөнгө байдаг үл зөндөө л олон бүтээл аваад өстө гэртээ очиод гэр мүзээ байгуулмаар л санагддаг. За сая ойрын үед үтсэн нөгөөд төрийн сойрхолоод урлын гавьс зүсгэлтэй ардын зураач чимд орж байгаа бүтээлүүдээс сонирхдаг. Саяхан гарсан нөгөө хөрөг юунд тавьсан салвитер далиг их сонирхсан, гоё санагдсан. Бас нөгөөд саяхан бас өвлийн фестивал тавьсан Монголын их амар амгаландаг бүтээл өстой таалагдсан, гоё санагдсан өстой болдгсон бол аваад өстой тавих юмсаа л гэж бодож байлаа. Яагаад чимдээ зураачийн бүтээлийг онцлов? Яг ингээл тэр хөрөг гэдгээ тийм үзэсгэлэн гарсан байхгүй юу? Ингээл үзэхэл ингээл ерөөсөө тойрол явхал шууд л миний нүд бол юунд дээр туссан тэр салвитер далий дээр туссан. Яагаад гэвэл өөр би бас нэг салвитер далийг нэгчсэн байхгүй юу? Тэгээ нөгөө хөрз ингээд бүр ашиглаад ингээд чулуу ашиглаад хийсэн надаас та урлагийн хүн чинь ер нь юугаар л юу хийж болдгийм бэ гэдгийг л хараад шүтчихсэн да. За баярлалаа. Мөрөөдөл биелэх болтугай. Баярлалаа. За сайн байна уу? За танаас хоёр асуулт асууя. За эхний асуулт. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийг хөөжлөн Монголыг хөөжлөн мөн урлагийн аль ч төрөл байж болно. За би танаас төрлийг амар олон удаа үзсэн тийм. За дуртай уран бүтээлч Кики Смит дуртай. Тэгээд Америк Герман гаралтай эмэгтэй уран бүтээлч. Одоо бараг 70-80 настай юм да. Тэгээд урлагийн бүх төрлөөр бүтээлээ тойрогдог. Тэ одоо нэхмэл, хатгамал, тэ баримл ер нь бүтээхгүй төрөл гэж байхгүй. Ийм ундаг уран бүтээлч. Тэгээд Кики Смит дуртай. Яг яагаад? Тэ ер нь бол яг ингээд сайн яг ингээд өнгөц харах юм бол жоохон өвтгөөд байгаа юм шиг те. Гэхдээ сайн ингээд ухаад үзэх юм бол ингээ ангаагаад те хайрлаад ингээд илбэрээд байгаа юм шиг. Тэгээд нэг юм хоёр айгүй сонирн мэдрэмж яг зэрэг дор нэг дор одоо те байж чаддаг. Тэгээд тийм болохоор Кики Смит дуртай. Тэгээд бүр өөрөө бүр яг зорж очиж те бас боломж гарвал бас очиж тааралдаж үзхийг хичээдэг ийм уран бүтээлч. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. За нэг бол үзхийг хүсдэг ч байж магадгүй. Заавал бас урлагийн аль ч төрөл байж болно. За мэдээж төршлөх урлаг юм чинь яг дээр үеийн мундаг зураачдын бүтээлийг авах хүсэлтэй, сонирхолтой. Тэгээд хамгийн их авахыг хүссэн гэх юм айгүй олон байна. Гэтэ Шагалыг авах юм уу? Марк Шагалыг авъя гэж бодож байна. Тэгээ авахтаа болохоор нөгөө яг өөрийнхөө хайртай их нэрийг нөгөө агаар дээр үнсээд те хайрын өнгө гэдэг нэртэй тэр бүтээлийг үнэхээр авмаар байна. Тэгээд хүмүүс яг тэр бүтээлээс маш олон урлаг шүүмжлэгч нар те бас судлаач нар айгүй гой өнцгүүдийг гаргаж ирсэн. Тэрийг нь бас нэлээд сонирхож исэн болохоор надад бүр яг аваад тавьчвал yes. За мөрөөдөл биелэх болтугай. Баярлалаа.
Үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Айгуу гоё үзэсгэлэн байна. За. Би нэг уламжлал болсон нэг 2 асуулт асуудаг. За тэгээд таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийг хөгжүүлэн, гадаадыг хөгжүүлэн, мөн урлагийн аль ч төрөл байж болно. За сүүлийн үед би ч одоо нөгөө хинт дуртай болцож байгаа шүү дээ. Польшийн баримлж Станислав Зукаски гэж хүн байгаа. Тэгээ их чимээгүй байж 20 дугаар зууны ихэнд амьдарч исэн. Дэлхийн 2 дугаар дайны үед одоо баримлал нэг дарагдсан тийм хүн байдаг. Тэгэхээр сүүлийн үед одоо их харагдаж одоо юмнуудыг харагдаад надад их таалагддаг. Их гоё мундаг баримлчин байсан байна да гэж боддог болчиход байгаа шүү дээ. Тийм хүн байгаа да. Яг юунд тэгтлээ тэгж татаад байна? Өшөө жоохон наривчлал. Тэр одоо өөртөө ингээд бүтээж байгаа өөрийнх нь тэр хандлага нь гайхамшигтай гоё тийм урлагийн тийм хүчрхэг тийм аран шин харагдсан л та. Одоо ингээд жишээлбэл одоо би хизээч эргэлздэг. Тийм болохоор би маш хурдан баримлал хийж дуусгадаг. Тэр гэсэн тийм энгийн мөртлөө хүчрхэг тийм өгнүүдийг ингээд номыг уншиж хаад хэлж байгаа байхгүй тий. Бас ингээд нэг гайхамшигтай үг гэдэг юм. Би модель хардаггүй. Модель бол авиасыг устгадаг. Гэх мэтчлэн тий. Тэр нэг тийм өөрийн гэсэн тэр урлагийн хандлагууд надад бол бас бараг өргөлдөлд уурал авмаар тийм гайхамшигтай уран бүтээлч. Тэгээд өөрийнх нь үзэл бодлыг одоо яг бүтээлтэй шингээж чаддаг тийм. Тэгээд дээрэс нь гүйцэтгэл нь маш нарийн. Бас миний жоох нэг тийм сонирхолтой яг ижлэхин ч гэмээр тий. Маш нарийн гүйцэтгэлтэй байдаг. Дээрэс нь анатомист тийм уу байхгүй. Тэгэхээр би бүр яг гайхамшигтай бүр яг л одоо барил надтай айгу төстэй хүн байна да. Би одоо нилээ хөгчих юм бол тэр хүн шиг л болох юм байна да гэж харагдаад байдаг надад. За их баярлалаа. Хоёр дахь асуулт. Таны авахыг хүсэж байгаа уран бүтээл мөн дэлхийг хөгжүүлнэ, гадаадын Монголыг хөгжүүлнэ. Авахыг хүсэж байгаа уран бүтээл. Авахыг хүсэж байгаа. Өрөөдлийн асуулт юм уу да нэг. Тийм аа. За би бол зүгээр авахыг хүсэж байгаа юм бол надад шууд Микеланжелогийн баримлал бодогдож байна. Ямар ч байсан болно тий. Аль нь ч байсан болно. Баримлалын хилтерхий байсан ч болно. Урланд ингээд байж ах юм бол надад гайхамшигтай санагдаж байна. Яагаад? Тэр чинь одоо бүр өвг эцэг шүү дээ. Баримлалын өвг эцэг шүү дээ. А мөн бас нэг гайхамшигтай авахыг хүсэж байгаа баримлал мэдээж одоо өндөр гэгийн зан онцны баримлалыг бас аль нь ч үж болно. Аль нэг л байхад надад бол гайхамшигтай. За мөрөөдөл бэлэх болтугай. Үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. За. Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Урлагийн аль ч төрөл байж болно, дэлхийг хөөж болно, Монголыг хөөж болно. За. Би фэшн дизайнер болохоор угаасаа дизайнерууд амар дуртай. Тэгээд Issey Miyake гэдэг Японы фэшн дизайнерт маш хайртай. Айдл хүн байгаа. Тэгээд Монгол уран бүтээлчдээс гэвэл бас зөндөө залуу уран бүтээлчд бол маш их дуртай. За саяны Японы уран бүтээлч жоохон онцлол яагаад дуртай болсон бэ? Issey Miyake болохоор тухайн үед Reservoir Note Commerce Discussions Yohji Yamada гэхэд маш олон Японы дизайнерууд Парис, Европ руу танигдаж ирсэн. Тэр дундаас бол Issey Miyake болохоор бүр аль 1960-аад онд ингээд хувцсных нь материалынх нь эффект нь маш гайхалтай байсан. Бүр өөрийнх нь материалыг нь хийж өгдөг инженерүүд хүртэл байдаг байсан тухайн үед. Тэгээд тэрүүгээр одоо материал нь өөрөө баг юм амьд юм шиг хөдөлж ярьдаг тийм текстуртэй. Тийм болохоор бас тэр хүний философи, амьдралын нь түүх гэдэг бүх зүйл маш гайхалтай болохоор хайртай. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл дэлхийг хөгжүүлнэ, мөн Монголыг хөвөөж болно. Би бас өөрөө зураг цоглуултыг. Одоо яг ерөнхийдөө эхний ээлжинд яг одоохондоо цөөхөн найзуудынхаа уран бүтээлүүдийг багаар ингээд нэмээд явж байдаг. Тиймээдгүй уран бүтээл цуглуулах гэдэг чинь өөрөө нэг юм нэг холбоостой байт юм шиг санагддаг. Хин одоо ямар үнэтэй ч юм уу амар том зураачийн гэлтгүү заавал тийм биш. Зүгээр тэр зураг ингээд надтай нэг юм ямар нэгэн сэжмээр холбогддгийн. Тэгээ тэр уран бүтээлчийн урлан дээр очиод ярилцаад ингээд яхад ингээд бүтээлүүдийг харж байхад нэг зөвхөн яг намайг хүлээж ийсэн юм шиг тийм бүтээлүүд яг тийм мэдрэгддэг. Тэгээ тэр бүтээлүүдээ ерөөхдөө айлтгахаар чадхаараа ингээл те аваад цуглуулж байгаа. Тэгээд дэлхийн гэх юм бол тэгээд илүү одоо мэдээж том бүтээлүүд нь авч чадахгүйгээс хойш том аяга хайртай дизайнеруудынхаа хувцснуудыг цуглуулахыг хүсдэг. Онцлол Issey Miyake-гийн хувцсыг бас авнаа гэж тоочглсан байгаа. Тэгээд Yohji Yamamoto, Commerce Discussions
Тэг бас гой Европын уран бүтээлчд байгаа. За мөрөөдөл биелэх болтугай. Сайн байна уу насаагч? Сайн байна уу? За охиных нь хамтарсан гоё үзэлэн болж байгаа баяр хүргэе. Баярлалаа. За би нэг уламжил болсон 2 асуулт асуудаг те. За таны дуртай уран бүтээлч хэн бэ? Гадаадын хөгжил нь, Монголын хөгжил нь, урлагийн аль ч төрөл байж болно. Ерөөсө зөндөө олон уран бүтээлч нар байна. Онцлол Би одоо жишээ нь сүүлийн үед соёлмаагийн бүтээл их дуртай байгаа. Даваа хүүгийн соёлмаа. Тэгэл соёлмаагаас нэг зураг худалдаж авандаа гэх мөрөөдөөд яваад байгаа. Авна. Яагаад дуртай байгаа юм бол яг юунд тэгж татаад байна? Мэдхгүй би соёлмаагийн бүтээлд их дуртай. Нэг тийм зөөлхөн их гоё үйдэг. Тийм. За. За тэгвэл баг 2 дахь асуултаа баг хариулчгүй яав. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Ер нь бол зөндөө. Эхний ээлжинд яг ер нь соёлмаагийнхаас авъя л гэж бодоод байгаа. Өөр Монголын зөндөл зураачнаар бас дэлхийд байна. Тийм. За дэлхий арай одоохондоо томдож байна. Гэхдээ авна. За. Сайхан үзэсгэлэн охин гаргаж бод баяр хүргэе. Баярлаа. За. Сайн байна уу Бадруулагшаа? Та сайхан шинэлсэн. Сайхан. Бадруулагш 2 асуулт асууя. Болох уу? Тэр энэ барилгын хажууд. За шавийнхын үзэсгэлэн бас гарч штэ. Баяр хүргэе. За сайн байна. Одоо манай залуу уран бүтээлчнэр ингээ сайхан өөр өөрийнхөө сонирхолтой ертөнцийг нээгээд өөрмөсийн бүтээлүүдийг зөрөгтэй хийж байгаа нь их сайшаалтай сайхан байна. За миний нэг уламжлал болсон 2 асуулт байдгийг. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийн хөгжил нь, Монголын хөгжил нь, мөн урлагийн аль ч төрөл байж болно. За ер нь бол манай энэ уран баримл энэ дэвсгүрдлгийн агуу сотнуудын нэг манай Микеланжелод бол би хайртай да. Микеланжелогийн холбоотой ном хэвлэл цогдуулдیں۔ Одоо ном гэхэд бол 1800 оны сүүлч 1890 оны үеийн номноос ахгуулаад 2000 он хүртэлх 30 гаруй ном байна да. Микеланжело шиг одоо ингэж урлагт агуу үнэт зүтгэсэн ийм хүн агуу их юм хийсэн хүн ховор байна да. За 2 дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. За мөн дэлхийг хөөж олно, Монголыг хөөж олно. Ер нь яг би дэлхийг бол одоо бид нэр авч олоход хэцүү дээ. Энэ агуу ус одоо юм ч богд мөций галерейд алдартай мөций галерейд л байна. Тэгээ яг би өөрийнхөө Монголынхаа энэ дурсгал эртний дэвсгүрдлгийн дурсгалууд, хөлөг морины дурсгал, модон шилбэр одоо тэгэл энэ шашны албогдолтой зураг дурсгал өндөргийн зануусрахын дурсгалуудаас цогдуулт юм да. Тэгээ яг ер нь тэр нэг их юм байхгүй ер нь одоо хавардаж байгаа одоо нүднийг юм болж байгаа өргөдөж адаг болж байгаа болохоос өмнө тэр бүхнийг л авч үлдэх юмсан гэж боддоо штэ. Алдартай бүтээлүүд бол мөцийд л байна л да. Тэгээ манай мөцийд байна, гадаад ч байна. Тий. Танд бас нэлээдгүй бас цуглуулгууд байгаа штэ тий. Байна. Тэгээ одоо тэр цуглуулгуудаараа бас энэ өндөргөнийх өв соёлын дурсгалуудаараа 4 сарын ихээр зан уцрын мөцийд нэг бага хэмжээний үзэлтэн гаргаснаа байна. За баярлаа. Таны дуртай уран бүтээлч гадаадын хөөж олно, Монголын хөөж олно. Одоо юу бол зүгээр яг уран бүтээлч хандлага талаас авал чимэд төр шахахыг би ер нь бодож байна. Айгу олон чиглэлээр хийдэг те. Одоо маад бас одоо яг ингээд бас энэ ч уран бүтээлчөнд одоо байх цэцтэй зам бохдох. Тэрийг бол одоо настай гэлтгүү одоо толдол хийж штт. Салбар болгонд л юм хийж үзэж байна те. Одоо сүүлд бас нөгөө виртуал ертөнцөөр бас үзэсгэлэн гаргаж маргасан шүү дээ. Тэнгүүч энэ чи цаг үетэйгээ бас нийцж байна те. Тэнгүүд яг уран бүтээлч хүн байх яг давуу чанарууд одоо яг тэр талаас нь бол чимдэрж ахыг гэж байна те. За 2 дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл гадаадын хөөж олно, Монголын хөөж олно. Тэгэл бас одоо хүний шуналд дийлдэх гэж айгүй их байгаа шүү дээ. Нэг нь онцлол нөгөө бас өөрөө үндэсний шаадан цуглуулдаг байхгүй. Тэнгүүч одоо үндэсний юм чи бас айгүй гоё. Би явах юм бол ерөнхийдөө яг
уран бүтээлчхээс илүү би бол одоо хуучны болж өгөл одоо 13 дугаар зуун ч гэдэг юм уу те тийм үе үнт олдворлол авахыг бодож бас чинь. Тэгэхээр бол яг тийм уран бүтээл тийм бүтээлгүйгээр зүгээр яг юм үнт өвийг олж аваад гэртээ хадгалах үнэхээр сайхан байна. За бүтээл нь арившаад одоо музей болох болтугай. Баярлалаа.